Монгол Улсын дээд шүүхийн 5 газраас сонгуулийн ерөнхий хороотой хамтран улс төрийн намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийн шинжилсэн найруулгыг бүртгүүлэхэд анхаарах асуудал сэдвт уулзалтыг 2025 оны 11 сарын 7-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү уулзалтад улсын дээд шүүхийн шүүгч Захиргааны иргэн танхимын тэргүүн Мөнхтуяа, улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хурлаанаар хилцэж болсон шалгахуудаас анхаарах зүйлсийн талаарх танилцуулга хийж, сонгуулийн ерөнхий хорооны гишүүн улс төрийн намын мэдээлэл арга зүйн газрын дарга Баян Дүүрэн, улс төрийн намын тухай хуулийн хэрэгжлийг хангах асуудлуудын талаар, улсын дээд шүүхийн бүртгэлийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Оюун Гэрэл, бүртгэлийн албаны үйл ажиллагааны талаарх мэдээллийг тус өглөө. За намууд маань бол энэ багахан хугацаанд бол бас дотооддоо бэлтгэл хангах энэ намын дүрмийн хууль нөөцийн боловсруулах чиглэлээр бол багахан ажлууд хийж байгааг бол ойлгож байгаа. За энэ гисэн хэдий ч одоо хуулийн нийцүүлэх энэ тал дээр учир дутагдaltaй байгаагаас улсын дээд шүүхээс буцах ийм хандлагатай байна. Гэхдээ одоо улсын дээд шүүхээс аль болох буцаах гэхээсээ илүү үнийгээ ингээд засаад ирэж гэдэг заавар одоо чиглүүл болох хууз ийм шалгах хуудсыг гаргаад өчөж байгаа юм. Тэгэхээр энэ шалгах хуудсыг л хэрэгжүүлчихэд л үндсэндээ намууд болно гэсэн үг. Хэлбэрчилсэн ийм одоо баримтчгийг хөргүүлээд нэмээд ингээд хийгээд хөргөлчихөж байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо шалгах хуудас маань өөрөө намуудад одоо нэг зөрчил гарахад дүрмийг буцаалаа гэхэд дараад нь дахиад одоо хэлээгүй дүгнээгүй хилцээгүй асуудлаар нь дахиад зөрчилтэй байна гэдэг байлаар буцаахгүй үүднээс нэг мөр одоо өнөөдрийн гарч байгаа одоо кейсүүд байна тийм ээ, дүрм буцаж байгаа кейсүүд бүх одоо шалгуур одоо шаардлага хангахгүй байгаа, хуулинд одоо нийцгүй байгаа, хуулийн заасны тусгах ёстой гэж заасан тусгаагүй байгаа, эсвэл хооронд нь зөрчилтэй зохицуулсан байгаа. Энэ бүх зүйлүүдийг нь шалгах хуудасаар ингээ хөргүүлчихэж байгаа юм. Тэгэхээр энэндээ нийцүүлээд намууд маань одоо дүрмийн нийцүүлээд ирэхэд боломжтой. Улсын дээд шүүхээс тэр болгон бас олон одоо буцаад байгаа юм байхгүй. Ер нь бол өнөөдрийн байдлаар 37 намаас 14 нам л одоо улсын дээд шүүхтэр дүрмийн бүртгүүлэх асуудлаар хандж байгаа байхгүй юу? 37 намаас 14 нам улсын дээд шүүхэд дүрмийн бүртгүүлэх асуудлаар хандж байна гэсэн. Тэгэхээр бусад намууд маань өнөөдөр ирүүлээгүй байна. Тэгэхээр энэ бол маш тодорхойгүй ямар төвшөнд босрогдож байгаа гэдэг бол урьдчилан одоо мэдэх боломжгүй нөхцөл байдал байгаа. Ийм учраас энэ шалгах хуудасаа одоо шинэ тутам дүрмийн шинжилэн боловсруулж батлуулж байгаа их хурлаа зарлж байгаа намууд маань одоо энэ шалгах хуудсанд нийцүүлээд ирчүүл улсын дээд шүүхтэр бүртгэхэд одоо ямар нэгэн асуудал үүсэхгүй л гэдгийг хэлж байгаа. Улс төрийн намын тухай хуулийн шинжилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуультай холбогдуулан улсын дээд шүүхэд 2024-өөс 2025 онд 14 намаас намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг шинжилсэн найруулгад нийцүүлэн бүртгүүлэхээр 27 удаа хандсан байна. Улсын дээд шүүхээс улс төрийн намын тухай хуулийн талаар нэгдсэн ойлголтод хүрэхээр хилцүүлэг явуулж байна. Ер нь бол мэдээж улсын дээд шүүх бол улс төрийн намтай бол нэлээд сайн нэгт нарийн хамт ажилладаг. За болохгүйг нь маш их сайн наривчтан зааж өгдөг. Энэ тал дээр бол одоо бас их дэвшилттэй. За яг цаг хугацааны хувьд бол мэдээж жоох ороодчихж магадгүй. Гэхдээ улс төрийн намууд бол энэ цаг хугацаагаа тооцсон байх хэрэгтэй. За үрдэн юу гэхээр мэдээж эндээс гараад хэд хэдэн асуудлыг бид нар хөндлөө. Ялангуяа эрхчлөө хэрэгжүүлсэн намаас хөндсөн нэг асуудал бол төлөөллийн төв байгууллагын тухай асуудал. Энэ нэгэнт одоо шинжилсэн улс төрийн намын тухай хуулийн шинжилсэн хуулиар дүрмээ шинжилж байгаа нэмэлт өөрчлөлт хийж байгаа учраас улс төрийн намууд бол мэдээж их хурлаа ихэнх зайлшгүй. Харин их хурл дотроо тухайн одоо бүртгүүлэхэд өгөхөд тухайн одоо заалтууд нь улс төрийн намын тухай хуульд нийцэхгүй дээших үзэх юм бол хуулийн дагуу 3.1-ээс доошгүй үзэх юм бол улс төрийн төлөөллийн байгууллагаараа энийг дахин хийж болно гэсэн ойлголтод төрсөн том амжилт гэж харж байгаа. Ягаад тэгэхээр хуучин бол ингэдэг байсан л да. Одоо дүрмийн 3.1 ч юм уу 3.1 хүрэхгүй нь одоо улсын дээд шүүхээс нийцэхгүй байна гэж буцаачаар их хурлаа хоролдуулах маш том одоо цаг хугацааны асуудал гардаг. Өнөөдрийн ойлголтод би тэр хэллээ шүү дээ. Хэрвээ их хурлаа хоролдчихад тэр дотроо улсын дээд шүүхэд өгөөд өгснийхээ дараа бол 3.1-т ботохгүй төлөөллийн байгууллага хурлж болно гэсэн нэг зоолтод маш том ойлголтоо гэж харж байна. Улс төрийн энэ намын тухай хууль шинжилсэн найруулга бол маш олон өөрчлөлтийг бол намын тухай хуульд бол оруулсан байна. Тэгэхээр яг энэ агуулгын хүрээнд бол маш олон намууд өөрөө эдгээр энэ дүрмийг шинжилэн бүртгүүлэхтэй холбоотой асуултууд байсан, хэрхэн хуулийг яаж ойлгох вэ, яаж тайлбарлаж, яаж дүрмдээ тусах вэ гэдэг энэ олон асуултууд бол байсан. За энэ хүрээндээ ч гэсэн маш олон намууд бол өөрөө дүрмээ бүртгүүлээд тэдгээр нь бутсан энэ үйл ажиллагаа бол болсон. Одоо хүртэл бол одоо нэгч нам бол одоо хууль нийцүүлэн дүрмээ бүртгүүлж чадаагүй ийм нөхцөл байдал бол байсан. За энэ нөхцөл байдал дээр бол улсын дээд шүүх сонгуулийн ерөнхий орол хамтраад
За яг ямар дүрмийн өөрчлөлтийг хууль нийцүүлж гаргаж ирэх ёстой юм бэ гэдэг энэ агуулгаар бол одоо шалгах хуудас холбогдох зөвлөгөөнүүдийг хийгээд хурлыг зохион байгуулад ингэ явж байгаа бол маш зүйтэй гэж харж байгаа. Ингэснээр эргүүлээд хууль тогтоомжийн хэрэглээг нэгтгэсэн байдлаар хангах буюу хуулийг ганцхан тайлбарлах хэрэгтэй субъект маань өөрөө энэ чиглэлийг өгөөд энийхээ дагуу улс төрийн намын тухай хуулийг улс төрийн намын үйл ажиллагааг улс төрийн намын дүрмийг бол одоо нийцүүлэх энэ үйл ажиллагаан дээр бол ингээд хууль эрх зүйн талаас заавар зөвлөгөө тайлбар зөвлөмжөөр хангаад энэ ажиллаж байгаа бол маш үр дүнтэй байна гэж бол харж байгаа. За гагцхүү ганцхан зүйлийг бол улсын дээд шүүх бол бас харах нь зүйтэй гэж бодож байгаа. Тэгэхээр юу гэхээр улс төрийн намын тухай хуульд нийцүүлээд дүрмийг бол өөрчилж байгаа. Гэтэ дүрм бол дүрм, журам бол журам гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй болов уу гэж бол бодож байгаа. Яг улс төрийн намын тухай бол нэлээд дэлгэрэнгүй асуудлыг зохицуулсан ч гэсэн дүрм гэдэг бол өөрөө үндсэн том асуудлыг бол зохицуулдаг. За тусдаа дүрмтэй нийцсэн гарсан журмаар бол бусад асуудлыг наривчлан зохицуулдаг. Гэтэл бол одоо зарим нэг агуулгаараа бол улсын дээд шүүх маань одоо дүрмийг бүртгэж явахдаа хэтэрхий дүрмийг журамжуулсан байдлаар хүлээж авах гэдэг ийм асуудал байж магадгүй учраас энэ дээр бас маш сайн анхаарах хэрэгтэй болов уу гэж ойлгож байна. Зарим асуудлыг өөрөө журмаар наривчлан зохицуулахгүй бол дүрмээр зохицуулчихвал энэ өөрөө маш олон асуудлыг цаашдаа үүсэх юм нөхцөл байдал үүснэ. Журам хоорондын, дүрм хоорондын, хууль дүрм хоорондын үйл ажиллагаа хоорондын асуудлууд гарах учраас энэ дээр маш сайн анхаарах хэрэгтэй байхаа гэж ойлгож байна. За намуудын дүрмийг буцаахад бол одоо мөрдөгж байгаа бид чинь бол өмнө байгаа мөрдөгж байгаа одоо мөрдөгж байгаа дүрмээрээ л бид асуудлаа шийдэж байгаа. За тэгээд тэрний хүрээнд болонгууд нөгөө шинэ зүйлүүдийг бас нэгж байгаа тохиолдлууд бол бас нэлээд тохиолдол гарч байгаа. Жишээ нь бол одоо хурлаан товлох хугацааг бол манай намын дүрмд угаасаа заагаагүй байсан. Гэтэл тэрийгэ тодорхой заа гэхээр бид нар угаа заагаагүй юм яаж нотлох уу гэдэг ч юм уу. Тэгээ нөгөө энэ болоод байгаа процессууд нь дээд шүүхийн шүүгч намын дүрм бичиж байгаа намын хамт олон гэхээс илүүтэйгээр энэ хууль баталж байгаа процесс нь амьдралд ингээд ойрхон бос хуулиудыг нөгөө баталчих. Тэгээ тэр нь яг амьдрал дээр ингээ хэрэгжүүлэх. Одоо жишээ нь бид бол одоо намын төлөөллийн төв байгууллагынхаа орон гарсан тохиолдолд яаж сонгох вэ гэхээр тэр сонгох процесс нь заавал нэг хүн гарлаа л бол намын их хурл хуралдуулахаар хуулиа хийчих. За одоо жишээ нь намын данцтай холбоотой зарлаг гарахад орон нутгийн намын хорон зардал гарахад заавал дээд намаас нь зөвшөөрөл авах хэрэгтэй болгоод ч юм уу. Ингээ нөгөө яг хууль нь амьдралд нийцэхгүй олон зүйлүүд байгаа учраас одоо энэ шинжилсэн найруулгын улс төрийн намын тухай хуулийг ахаад шинжилсэн найруулалт засвар орох хэрэгцээ бол маш их байна. Тэгэхээр улс төрийн намын тухай хуулийг шинжилсэн найруулахдаа яг улс төрийн намуудаас нь саналыг аваад яг тэнд одоо амьдарч байгаа, ажиллаж байгаа, улс төрд явж байгаа улсуудаас нь санал авахгүй бол нөгөө парламентлалаас хуульчтаас бид авнаа. Ингээд авахлаар нөгөө намын амьдрал өдөр тутмын зовлон жаргалыг мэдэхгүй улсууд хууль баталснаас болоод нөгөөх нь өнөөдрийн шинжилсэн найруулгатай хуульд нийцэхэд маш их зовлон үүсгэж. За энэ зовлонгоо нөгөө нэг асуудал болонгууд дээд шүүх үзмжээрээ хандж яах гэдэг ч юм уу тэрний захиалгаар биднийг ингээ буцаалаа гэдэг хардлага руугаа яваад байгаа учраас бид бол энэ хуулийг ер нь ямар ч хуулийг хийхдээ л манай одоо энэ хууль тогтоох байгууллагын нөхдүүд асуудлаа сайн судалж ижил хийдэг болох нь бол чухал юм байна гэдгийг бол энэ улс төрийн намын тухай хууль дээр ингээ харагдаж байна. Улсын дэд шүүх 2024-өөс 2025 онд намын бүртгэлтэй холбоотой 57 өргөдөл хүлээн авчээ. Тодорхойлбол нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх 7, намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх 34, нам өөрчлөн байгуулагдсаныг бүртгүүлэх 2, намын даргыг бүртгүүлэх 12, намын нэр өөрчлөгдсөнийг бүртгүүлэх 2 өргөдлийг хүлээн авсан юм а. Улс төрийн намын тухай хуулийн шинжилсэн найруулгын 9-6 заасан 16 баримт бичиг бүхий мэдээллийг нам өөрийн болон сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудад ил тод байршуулж тухай бүрд шинжилж байхаар тусгасан байдаг. Энэ талаар сонгуулийн ерөнхий хороо дэлгэрэнгүй мэдээлэл өгч намууд мэдээллийг цаг алдалгүй байршуулах хэрэгтэй гэдгийг онцлсан юм а. За улсын дэд шүүх болон сонгуулийн ерөнхий хорооны хувьд бол мэдээж энэ хуулийн хэрэгжилтийг хангах дээр төрийн байгууллагын хувьд бол оролцоог тодорхойлон хуульчилсан байж байгаа. За энэ жагуулгаар энэ улс төрийн намуудыг энэ дүрмээ шинэ хуульд нийцүүлэх үйл ажиллагаа дээр мэргэжил арга зүйн талаас нь бас тодорхой зөвлөмжийг өгөх. За мэдээж бүртгэлийн үйл ажиллагаа явуулж байгаа улсын дэд шүүхийн хувьд тодорхойгүй ойлгомжгүй байгаа зүйлүүдийг илүү тодорхой тайлбарлаж өгөх гэх мэт ийм арга хэмжээг зохион байгуулагч бол ач холбогдолтой тоглолцдог болж байгаа. За энэ бол яг цаг хугацааны хувьд бол бас нэлээ
чухал ач холбогдолтой болж байна гэж дүгнэж байгаа. За хоёрдугаарт бол энэ улс төрийн намууд бас яг өнгөрсөн хугацаанд бол энэ улс төрийн намын өөрийнх нь дүрм нь бол хэдийгээр одоо нам өөрийнхөө дүрмээр дотоод үйл ажиллагаа зохион байгуулах ёстой гэж орхисон боловч одоо энэ шинжилсэн найруулга бол илүү тодорхой байх ёстой. Ямар бүтцийн байгууллагатай байх ёстой. Үжил баримтлал нь юу юм? За мөн дээрэс нь ил тод байдал нь яг яаж хангагдах ёстой юм? Ил тод байдал гэдэг дотор ямар мэдээллүүд орж иж түүнийг ил тод болсон гэж үзэх юм бэ гэх мэтлийн зарчмын маш олон өөрчлөлтүүд орсон гэж байна. За сонгуулийн ерөнхий орны хувьд бол илүүтэй энэ уулзалтан дээр бол намын мэдээллийн ил тод байдлыг хангах хэрэгцээ шаардлага нь яг юу юм? Энийг ил тод байдлыг хангаснаар цааш ач холбогдол нь яг юу юм бэ? За ил тод байдлыг хангах өөрийн үндсэн аргачлал нь яг юу юм бэ гэдэг талаар илүү мэдээллийг тодорхой өгөхөөр зорж байна. Тэгээ ерөнхий гол ач холбогдол юу гэхээр зэрэг улс төрийн нам гэдэг бол яг намын гишүүнчлэл түүний үжил баримтлалыг илүү одоо дэмжих өөрийн хүсэл зоригоор дэмжих гишүүнчлэлтэр бол суурилж явдаг үйл ажиллагаа нь үндсэн суурь нь юм байх хэрэгтэй гэж байна. Тэгэхээр мэдээж гишүүдийг илсүүлэхийн тулд гишүүнийг одоо өөртөө татахын тулд тухайн намын одоо бүх мэдээлэл үйл ажиллагаанууд ил тод байх хэрэгтэй юм шаардлага тавигддаг гэж байна. Эвчнээс бол мэдээллийн ил тод байдалтай хэсэгтэр бол сонгуулийн ерөнхий орон тодорхой чиглэлээр хүлээж орчиж байгаа. Уулзалтад улсын дэвшүүхийн шүүгчид, тамгын газрын дарга болон холбогдох мэргэжилтнүүд, сонгуулийн ерөнхий хорооны тамгын газрын дарга тэргүүтээ төлөөлөгчид, мөн улс төрийн намуудын төлөөлөл зэрэг нийт 60 орчим хүн оролцсон юм а.